Hello. За. Өнөөдрийн дугаарт бүгдээрээ аимшиг юм байна. За тэгээд зүгээр яриад явах уу гэж бодоод бүгдээрээ гой юм мэднэ. Саяны зайгийн завсан энэ бүтээрийн ихэнд идэх юм помбе кетчуптэй чипс тий. Өнөөдөр бүтээр зүгээр саас гээд нүрээ амир бодсон. За ямаа үзүүлэх бол тэр нөх. Араа үзүүлээд юм яах вэ? Энэ помбе. Би нэг кетчуптэй амсаж идчихэж байгаа гоё гасгүй. Амар хурц биш юм байна. Миний бокс шүү. Би амар хурц гэж бодсон. Энэ гоё. Dan дараагийн идчихэж байгаа нь нэг Монгол пеперо гэдэг шүү. Тавалнаа бүгдээрээ бөөнөр хамтдаа. Тэгэхэд яриа бүгдээрээ хамтдаа болов. Тий. За энэ дундаас хамгийн эрүүл нь тэрийн гэртээ хийсэн гоё снэк. Хөлтөөсөн сууд. Чамсто. За би амсгүй. Хац. Гоё. Эрүүл снэк. За. Тэгээ гоё муна. Би усаагаад амттай усаагаад сая Банан шүүшөө юу гэдэг. черри. Би цаатаа мэдэрсэн. Хөвстэй болчих энийг явуулахгүй гоё муна. Хөөе. Манай заяа жоохон нэг юу яадаг байхгүй юу? Айлын хэрэгтэй. Би тэрнтэй холбоотой нэг аим шиг үнтэй. Амар баяртай. Тэрнтэй холбоотой нэг аим шиг юм байгаа. Тэр за шууд ихнийхээ аяачих үү. Тэр чи тийм амар юм тий. Амар. Би жоохон өөрөө сонсоо жоохон юу юм бэ? За тэгсэн чинь ингэдэг байхгүй юу? Нэг хэдэн охтууд шоудчаад гэртээ орж ирээд тэгээ гэртээ ингээд бөөнөрөө байжсэн чинь нэг охин тэгдэг байхгүй юу? Хөө манай замын эсрэг талд байдаг хурш намайг над руу яг ингээд ширтээ хараад байна гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө охин тэгээ зүгээр ширтээ тагаа мó гэсэн тийм бүр ингээд амар ширтээ тэр цаан цонхныхаа тэг зогсоод байна гэдэг байхгүй юу? Чи нэг найз нь за тэгвэл өөдөөс нь ширтчих гэдэг байхгүй юу? Чи харж байгаагаа мэдэгдвэл чи өөдөөс нь бүр ингээд ахиад ширтээд улам ширтээд зогсч гэдгсэн чи нөгөө охин чи тэр хуршийнхаа аюулгүй ширтэхгүй цонх руу тэгээ ширтээд ингээд юугаа бууж өгөхгүй ширтээд зогсож исэн чи би яг хурш руугаа ширтээд байна. Тэгэхээр нэг цонх руу ширтээд тэгээд тэр цонхроо ширтчихсэн чинь нөгөөдөг чи бууж өгөхгүй амар хараад байдаг хгүй юу. Тэс нөгөө охтууд чи яагаад цагдаа дуудаад тэгээ нөгөө нэг цагдаа нэрээд айл ингээд тэр айл гэдгсэн чи тэр хүн ингээд жоохон ширт ингээд баг ширтэж мөртэй. Тэгээд ихтэл хараад байгаа хгүй юу. Тэгсэн чи цагдаатай зөө тэгсэн чи нөгөө цагдаатайгаа хамт нөгөө айл руугаа явж орохоор болохгүй юу? Тэгээд яваад орсон чинь хуршин өөрийгөө өгцөн өөрийгөө дүүжлээ. Тэгээ нөгөө дүүжилсэн би ингээд дадаа ширтээ. Яана хэд хоног хийсэрсэн. Нэг л хоног л да. Яг шоодад гэртээ орж ирээд хүн ширтээд байгааг хараад тэгээд ширтэлцсэн тэр юм дээр. Тэр байхгүй ч би тийш хараад. Ой, чи сүнсэнд итгэдэг үү? Ой, та нар сүнсэнд итгэдэг үү? Сүнсэнд итгэдэг бол доошоо бичээрэй. Би нэрээ юу сүүлээ Стефани сүү гэдэг нөгөө нэг юм мэддэг охины бичлэгүүдийг үзсээр хагаад аимшиг юм нэр болсон. Тэгээд энэ хитэн юу тэр энэ хитэн аимшиг юм манай Стефанигийн чаналын аимшиг юм шүү. Тэрийг үзүүлээ.
Сүнсэн нэгтгэх бүжээ. Итгэдэг. Гэхдээ би өөрөө харж байгаагүй. Хатаа хийсгүй. Гэтэ өөрөө чи Нэр байдаг баг. Гэхдээ мэдгүй. Нэг юмч амар арай өвт. Амар лаг хэмжээтэй ажилладаг. Тэгээ нөө машины гараж нь B2 гэдэг давхартай. Доошоо газар доошоо. Тэгээд юу B1 гэдэг давхар дээр мод гэдэг заяа. Тэгсэн чинь юу яагаад нөгөөх нь ажилласаа тараад бүр арай болцсон. Тэгээ явсан чинь нэг сувлагч би бас удаал уус чинь тандаа хамт явъя гэд. Тэгээ доошоо лифтэн суудаг хгүй юу? Баярлалаа. Тэгээ лифтэн суугаад доошоо явчихсан чинь лифтэн доошлж байгаа B1 давхар дээр зогсдог хгүй юу? Тэгсэн чинь 5 настай жоохоо. Би орч болох уу гэдэг. лифтийг хорг болж юм цаа. Ямар азармана гэрлэхгүй юм. Тэ доошоо доошоо юм хог асах юм. Тэгсэн чи тэгдэг байхгүй тэр жоохоо. Би доошоо орч болох уу? Биш би одоо юу лифтээр та хоёртай хамт явж болох уу гэдэг байхгүй. Тэгсэн чи нөгөө юм чи амар сандраад паниктаад гэлс нөгөө нэг лифтийнхаа хаадаг тавчиг та амар хурдан дардаг байхгүй. Нэг амар хурдан дардаг ш. Тэгээд дардаг байхгүй юу? Тэгээд дарсан чи нөгөө нэг лифт нь хаагдаад тэр охин орч чадаагүй нөгөө охин гадаа нь үлдчихгүй юу? Тэгсэн чи нөөс чи яасан бэ чи юу болсон бэ асуусан чи манай ингээд имплект моргод орсон биенүүд тэ гарн дээр ингээд улаан уяа ингээд битсэн байт юм аа гэдэг байхгүй юу? Тэгсэн чи нөгөө савлагч чи юу? Яг үндэ амьдрал дээр би аим шиг нэг ширхэг үзэж байгаа. Би аим шиг амар дургуй шиггүй болов. Би аим шиг үзэж чадчихгүй. Одоо хоёулын шиг хүмүүс бол гадуур ингээд ямар хүн амьдаа баян хамт явна гэх юм биш. Гэхдээ ингээд ажил төрлөө тараад ингээд явж байхад бол аим шиг нүцгээр ингээд бодогдоод байдаг байхгүй яалтаад гэдэг. Аим шиг нүг яс үзсний дараа би Барби үздэг шүү дээ. Би үзэж үзээшгүй. Жоох байхад л аав ийс яах. Тэгээ ядчаад амар их Барбины кино байдаг шүү дээ. Хүмүүс мэддэггүй л авахаас ш. Тэр Барбины кинонууд нэг тийм Барби фарм дээр Барби тэрэн дээр Марипоса гэх юм бол усан дотроо дээр Барби амар олон төрлийн Барби байдаг. Тэгээ би аим шиг кино үзснийхэн дараа Барби үздэг. Чи жоон батаас айгүй Google дээр мэддэг үздэг юм байсан. Тэр Google үздэг гэдэг юм байна. За. За. Нэг талаад өгөхгүй. Ажилдаг офис. Тэгээд тийм залуу байгаагүй. Гэхдээ байсан мэсээ. Ээжтэй амьдтай байгаа байлаа. Тэгээд амар гайгүй ажилдаг. Тэгээд юу хараад байгаа юм бэ? Тэр залуу амар гайгүй ажил хийдэг. Тэгээ ингээд ер нь амар гайгүй амьдралтай. Тэгээ ээжтэй амьдардаг байсан хоёулаа. Тэгээ ингээд ээжтэй амьдраад гэртээ ирээд яг ажиллаа хийх гэсэн шүү дээ, тий. Тэгээ сонгууд ингээд мөрийн ингээд нэг хүн ингээд бацаадаа амж санагдаад дүүсэн. Зөвхөн тэр судал дээр суухаар тэр яг ингээд ажиллаа хийдэг гэсэн судал нь. Тэгээд тэр судал дээр суухаар ингээд дандаа тэр нэг мөрөн дээр ингээд дараад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байдаг. Тэгээд тэрнээсээ гайхаад юу ээжтэй хэлсэн чи ээж ямар сони ингээд тий. Тэгээ дараа нь хин дээр юу цагдаа мавтаа очиод манай ингээд байр маань юу гайгүй маагүй мөгөө шалгуулсан чи гайгүйгээр тэгээд ээж нь бол хайлаа нөгөө нэг хүн дээр очиж гэдэг байна ингээд бөө шиг нөгөө юм үздэг үзмэрч нэг тийм хүн дээр очигээд
Тэгээ тийм хүн дээр очсон чинь нөгөө нэг за та нар дараагийн удаа энийг мэдрэхээрээ те ээж нь одоо хуучны нөгөө нэг зураг угаадаг камерууд байдаг шүү дээ те фотос биш тийм камераар зургийг аваад тэгээ угаалгаад үзсэн юу болтноо тийм юу болтноо хараад үзгээд тэгдэг байхгүй юу тэгэл заа гэл гэртээ арай байж агаад нөгөө хүн жоохон байж аа ээж би мэдрээд байна гэдэг байхгүй юу тэгсэн чинь ээж заа галс хүүгийн зургийг аваад зураг угаалгадаг газар очиад угаалгадаг байхгүй юу тэр зургийг харангуйтаа гялс буцаж хараад хамаг юм цуглуулаад тэр байрнаас гараа авчихсан. Тэр зурган дээр юу байсан бэ? Тэрийг ярьжсэн чинь нөгөө нэг Стефан яг ингэж ярьдаг байхгүй юм мэдэнгээ. Тэгээд юу найз залуу юу нөгөө сүд залуу хажууд нь бас ингэж чамшиг өөрийгөө харуулахгүй байдаг байхгүй. Тэгээд залуу нөгөө нэг юунаас нь асуусан чинь охноос асуусан чинь Стефан харилдаг байхгүй. Юу нэг аавнаас заав нь ингээд миний хөө сайн ажиллаарай гэд хасаач хийж өгöd байт юм шиг зүгт гэдэг байхгүй. Тэгсэн чинь нэг хин лацсан үгүй тэрнээс амар гэдэг байхгүй. Яасан гэсэн чинь тэр зурган дээр гэд авсан чинь хүүгийнхэн дээр хүн гэд өөрийгөө ингээд дүүжлээд алдсан. Тэгээ хүлэн ингээд мөрийг ингээд цохиод өгдөг. Тэрсэн. Би яд нэг тийм юм сонсоод ингээд тэрнээс амар асуу та нарыг айлахгүй миний баг үзэж байгаа ш та нар ингээд миний туулаг муулаг харцаа юм уу? Ямар амар юм бэ? Чам тань юм сонсогддог эсвэл манай тэр тамны талд байж магадгүй. Яа гал юм сайн гомдож байгаа цаг нь тоо тийм дураад тийм. Манай цаатлын ажил цаг юм шиг шүү дээ. Гүү мэдгүй цаатлын ажил юм байхгүй. Яг нэг булан байгаа байхгүй. Яг 0 тэгээд миний өрөөний яг зүүн булан гэсэн. Тэгээд чам цаг гэдэг болов байхгүй юм үзсэн чинь нэг цагууд болохгүй шахах. Дээдлийн айл юм байна. Тэгээд би бодгоо дээдлийн айл юм дээ. Доотлын айл. Йоо. Бид башингийн хамгийн дээр энэ. Гэхдээ манай дээр нөгөө дээврийн юу нэг байгаа шүү. Наа. Тэр айл байдаг баха. Зүгээр дээр байдаг. Тэр дотор одоо хин юу гэдэг вэ? За дараагийн түүх шүү дээ. Амгаахын сургууль гэсэн нэ. Амар шигтэй. Амар. За гинэ. За амгаахын сургууль энэ гэхдээ болсон ч магадгүй үгүй ч магадгүй. Зүгээр л нөгөө нэг яг арга болсон гэдг нь тодорхойгүй явдлаа заяа. Тэгсэн чинь амгаахын сургуульд ингээд хүүхдүүдээ ингээд марк ингээд байлахаас айлахгүйгээд нэг шалгалт авсан гинэ хүүхдүүдээсээ. Тэр нь болохоор нэг шөнөгийг маркет ганцаараа өнгөрөө гэсэн. Тэгсэн чинь нөгөө нэг юу төрлийн хүмүүс идэв шүү дээ нэг. Би чадна би л. Тэр нь би ханыг гэлдэг байхгүй. Тэгээ амар том дугуйж очиод орсон чинь яг амар тэгээд айц явжсэн чинь нэг тал байсан гинэ. Тэгээд тэр талд өөрийгөө харж байгаа. За би ингээд айц сууж ирснээс дуулъя гэж бодоод талны урд дуулж бүжиглээд амар чангаар дуулаад. Тэгээ ингээд дуулсан чинь нэг хаахаа барьсан гинэ талны өөрийгөө хараад ганцаараа биш юм шиг санагдаа. Тэгээд дуулж байгаа шүнжэнгөө дуулаад ингээд бүр ингээд арилж дуулаад хаалган сүлдээ өвдөд тэгсэн чинь өглөө хатаад нөгөөдгий чинь ингээд яах нь гэдгийг харах гад багш нар тэг бүгдээрээ сурагч нар бүгдээрээ ингээд өглөө ирсэн байж та. Тэг ангалсан чинь нөгөөдгий чинь заастаа баг гоё эсний амархан байсан гэдэг. Тэгээ нөгөө нэг сурагч ингээд нөгөө нэрээ за ямар эсэн
ер нь болохоор шалгалтай байна уу? Ямарсан гэж асуудаг байхгүй. Тэс нөгөөдөг чинь юу хүн байсан, айгаа амархан байсан гэсэн чинь чи хаалаа чи яатсан гэлдэг байхгүй. Би шүнжэнгөө юу вэ? Талент харж өөрийгөө дуулаад тэгээд миний хоолой гэтэгтэй байхгүй. Тэсэн чи бүгд ирж байгаа. Ямар тал байдаг. Нөгөө зэнээс ба тал байдаг. Тайцаа хөлдөөсөн сөөзөнтэй төстэй юм бүгдээр одоо явж хийнэ. Марожингийн оронд идэл гоё. Калори багтай. Тийм, калори багтай. Марожи идмээр байгаа, чиглэг юм идмээр байгаа үедээ эрүүл болно. Эрүүл. Яцгаа. Энэ бит хоёрт юу бэ? Нэрс биш юм уу? Мөн Сайн байна. Монголын нэр сайн байгаа юм. Монголын нэрс өөр шүү. Монголын амар тасах наач болохоор дэлхийн юм. Тэгээд жоох усууд. Тэгээд нэг хоосон. Ингээ өнөөдрийнхэн бичлэгийг дуусгая. Нөгөө нэг миний зүүжсэн сормоос өвтгөөдөөс учраас тэрийг тайлцсан. Бид хоёрын хийсэн нөгөө нэг десертийг маань хийж үзсэн бол зургийг постлаарай. Тэгээд гоё амттай хэлээрээ. Тэгээд дараа уулзтлаа баяр таа.